Дэлхийн Адвентист радио Ширэнгэн ойнгун цөлөөр дамжин эсвэл уулын оройд амьдарч байгаа хүмүүс хаач байсан дэлхийн бүх хүмүүсийг дагалдагч болгон бэлтгэх дуудлагыг хүлээн авсан байгууллага юм. Дэлхийн Адвентист радио нэвтрүүлэг дижитал платформуд дэлхийн хамтын ажиллагаагаар дамжуулан биеэр хүрч чадаагүй хүмүүст хүрч байна. Энэ амралтын өдөр буюу Шаббат өдөр бол Дэлхийн Адвентист радиог жил бүрийн хандаг өргөлөөр дэмжих үргэлжлэлийн өдөр юм. Та бүхний хандвийг сайн ба муугийн хоорондох агуу тэмцлийн дайны тэргүүн шугамд сайн мэдээг түгээхээр ашигладаг. Кен Дэлхийн Адвентист радио, Адвентист Министри Мара Вишн байгууллагатай хамтран ажиллаж олон нийтэд бичиг үсэг сургах сургуулиудыг байгуулсан. Дэлхийн Адвентист радиогийн ерөнхийлөгч Анита Джеймс 1800 гаруй нарны эрчим хүчээр ажилладаг Godpod радио төхөөрөмж нийлүүлсэн юм. Энэхүү жижиг төхөөрөмж моорон дайчдын хувьд амьдралд итгэх мэдээллийн сувг болсон юм а. Энэ бол Сиамо, самбуурын овгийн зоригтой ачин. Нэгэн удаа тулдааны үеэр эсгэрсэн сум түүний үсийг шүргэн өнгөрч үсн газарт унж байжээ. Ямо, чи тэнгэрүүд хараад юу гэж шивнсэн бэ? Бурхан намайг авралаа. Амен. Тэгээ тэнгэрт нэг ч үлгүй байхад бурхан дайснуудыг маань самууруулж бодлуулахын тулд аадар бороо илгээсэн. Halleluja. Halleluja. Энэ бол Самуэль, дайн тэмцэл өрнүүлэгч тахилч юм. Тэрээр хулгайч, хүчирхийлэгч аригчин байсан бөгөөд дайснаас хамгаалахын тулд ид шидийн зан үйл хийдэг хүн байжээ. Самуэль, бурхан чамд юу гэж хэлхийг чи сонссон бэ? Над руу ирдэг хүн бүрийг бурхан уучилдаг гэж хэлхийг сонссон. Одоо тэр бузар чөтгөрийн зан үйл найдахгүй харин Тэнгэрийн бурханд шууд хандан залбирдаг болсон юм. Библийг танилцуулж өгдөг Дэлхийн Адвентист радиогийн Godpod төхөөрөмжүүд дайн тулаан хийж буй хүмүүст нөлөөлөх хамгийн эрхэм нандин зүйл болсон юм. Засгийн газар эмх журам тогтоохыг оролдож байгаа ч инх тайван тогтоож чадахгүй байна. Гэвч моорон дайчид бурхны үгийг сонсоод тэдний амьдрал өөрчлөгдсөн. Нэгэн цагт хулгай зэлгийг хийж хүн алж явсан хүмүүс уучлал болон залбирлын хүчийг таньж мэдсэн. Энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэхийн тулд инх тайван тогтоосныг тэмдэглэх том баярыг зохион байгуулсан. 200 дайчин засгийн газар цэрэг хэвлэл мэдээллийнхэнтэй хамт нэгдэн сүмд хамрагдаж хүний хүчээр өөрчлөгдөж чадаагүй өөрчлөлтийг гагцхүү бурхан хийж өгсөн юм. Инх тайван тогтож бурхан үүгээрээ өөрчлөлт хийсэн гэдгийг гэрчилж байна. Эдгээр түүх адил бурхны үйлчлэлд хөрөнгө оруулж буй хүмүүсийн ачаар гайхамшгүйд үүсэн бий болсоор байна. Таны хандив аслагдсан тосгонд хүрэх нарны эрчим хүчээр ажиллах Godpod төхөөрөмж эсвэл зүрх сэтгэлд нөлөөлөх радио нэвтрүүлэг болж чадна. Дэлхийн Адвентист радиогоор дамжуулан мөнхөж байгаа сүнснүүдийг аврах маш олон боломж бий. Та өөрийнхөө хандивыг Дэлхийн Адвентист радиод шууд очоосой гэж хүсэж байгаа бол 10-ны өргөлийн дугтуун дээрээ Дэлхийн Адвентист радио гэж бичнэ. Эсвэл AWR.org гів сайтаар онлайнаар өгч болно. Та дэлгэцээр байгаа зургийг авч эсвэл QR кодыг сканертаж болно. Хамтдаа Есүсийн төлөө Есүсийн дагалдагч нарыг бэлтгэе. Радио нэвтрүүлгээр олон хүн баптизм хүртэх болтугай. Энэ бол Дэлхийн Адвентист радио 360.